Малчтын амжиргааны гол өсвөр болсон мал сүргийг элдв халдварт халдваргүй шимэгчдэг өвчнөөс эрүүлжүүлэх зорилгоор дархан 2025 төслийг эхлүүлж байна. Энэхүү төслөөр хонгор сумын 2 дугаар багийн малчин өрхүүдийг хамруулан шимэгч хорхоон халдварлалтын суурь төвшин төрөлзүүлийг тодорхойлох, олон улсад ашигладаг оншилгооны цомгоор илрүүлэх шинжилгээ хийх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн эмчилэн сэргийлэх, эмийн бодисыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэн үр дүнг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан зөвлөмж боловсруулах зорилготой юм. Төслийг мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн аймгийн мал эмнэлгийн газар, хонгор сумын засаг даргын тамгын газар хамтран хэрэгжүүлж байна. Энэ төслийн гол сайхан өгөөжтэй тал бол орон нутгийн төсвөөс анх удаага бидний энэ уламжлалт мал аж ахуйгаа дэмжихээр хамгийн гол мал аж ахуйн үйлдвэрлэлд хүндрэл учруулдаг тэр шимэгчийн халдварын эрсдлийг үнэлээд тэгээд тэмцэх арга хэмжээндээр бид нар зөвлөмж хүргэх энэ үүрэгтэйгээр энд ирээд байна. Ерөнхийдөө яг шимэгчийн халдвар гэдэг бол нийтлэг ойлголт бид нар одоо хонгор сумаар жишиглээл тухайлбал одоо ой тэрийн бүстэй одоо хамгийн их гол бүрний сүлжээ ихтэй шимэгч байтугай одоо таатай үржин хөгжих тархах боломжтой энэ бүс нутагт тухайлбал ганцхан хонгор сугамаар энэ удаагийн судалгаа хязгаарлагдлаа гэхэд л одоо адилхан байршилтай байгаль экологийн хувьд ижлэх нөхцөлтэй мал амьтны тоошлын хувьд бас ижил төстэй яг халдвар яг тэгж тархах боломжтой энэ бүс нутагт одоо жишг үр дүн гараа явуулна л гэсэн үг. За хонгор сумын хувьд бас бид нар орхон сумын хувьд бас бодисолцооны зарим одоо орон гишмал юм тодорхой эмнэлэг зүйн шинж тэмдэг үзүүлж байгаа боловч оншин тодорхойгүй агаад нэг эрдсийн дутагдал юм уу илүүдэлтэй ихвчлэн холбогддог тийм өвчнийг тодруулахаар манай мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бодисолцоо биохимийн судлаачид бас ирчихсэн байгаа. Тэгэхээр бид нэр одоо орон нутгийн захиалгат ажлыг одоо өөрсний олон удаагийн төсөл хэрэгжүүлсэн олон улсын болон үндэсний төсөл хэрэгжүүлсэн энэ юун дээр одоо туршлага дээрээ үндэслээд тодорхой одоо хүссэн үр дүнд нь хүргэж одоо мал аж ахуйн үйлдвэрлэлдээ тус нэрмээр үзүүлэх байхаа гэсэн найдвартайгаар энд ирчээд байна. Дархуул аймгийн мал эмнэлгийн газраас өнгөрсөн онд малаас хүнд халдварладаг зооноц шимэгчлэх өвчин буюу фасциоз өвчний тандалт судалгааг хонгор сумын 2 дугаар багт явуулахад судалгаанд хамрагдсан нийт малын 61% тус өвчин илэрч байжээ. Уг үр дүн үндэслэн дархан 2025 төслийг хэрэгжүүлж байна. За Дархуул аймгийн мал эмнэлгийн газраас за шимэгчдэх өвчний талаар судалгааг 2023 онд бол за орхон сумын хар морь цэцгийн айл өрхүүдийг хамруулан төсөл хэлбэрээр хийж хэрэгжүүлсэн байдаг. За төслийн үр дүнд бол за тухайн төсөл бол за шимэгч хорхон эсрэг үйлчлэгээтэй эмийн бодисуудын одоо үр дүнг судалсан, үйлдвэрлэлд судалсан, судалгааны лабораториор баталгаажуулсан байдаг. За төслийн үр дүнгээс бол за шимэгч хорхон эсрэг эм бэлтгэлийг яг одоо технологийн дагуу, үйлдвэрлэгчийн зааврын дагуу за нөгөө одоо мэрэгжлийн малын эмчээр одоо хийхэд гарах үр дүн нь хэр байна вэ гэж судлахад за яг технологийн хугацаанд нэхэд бол 55-аас 75% хувиар одоо нөгөө шимэгч хорхон эсрэг үйлчилж ирсэн одоо ингээд манай судалгааны дунд батлагдсан байдаг. За өнгөрсөн жил бид хэд одоо малаас хүнд халдварладаг зооноос шимэгчдэг өвчин буюу фасциоз өвчний тандал судалгаа хийсэн байдаг. За энэ өвчин бол одоо яг нөгөө нэг хараа голын дагуу дархан байршсан байгаа нь одоо эрдэмтдийн судалгааны дунд нотлогдсон байсан учраас Дархуул аймагта ер нь байна уу гэдгийг тандал судалсан байгаа. За тандал судалгааны үр дүн нь одоо хонгор сумын 2 дугаар багаас бол яг энэ одоо малаас хүнд халдварладаг шимэгчдэг өвчин бол илэрсэн. За тэгээд эннийхээ үр дүнд бид хэд одоо хэрэгжүүлж байгаа дараагийн арга хэмжээ бол одоо яг төсөл байгаа. За энэ төслийн үрээнд бол мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачтай хамтраад одоо хонгор сумын хэмжээний шимэгчдэх өвчний одоо ерөнхий халдварлалтын төвшин за ямар төрлийн шимэгч хорхоогоор халдварлаад байна. За үүний эсрэг одоо тэмцэх арга хэмжээнд хэрхэн одоо байх уу гэдгийг судалгаа шинжилгээний үндсэн дээрээс одоо лабораторийн шинжилгээний дүнд үндэслээд одоо үйлдвэрлэх зөвлөмж боловсруулах зорилготойгоор энэхүү төслийг хэрэгжүүлэх гээд одоо яг төслийн багийнхан маань ирээд ажиллаа эхлэх гээд байж байна. Малчид мал бүхэн иргэд энэ өвчний тухай мэдлэг мэдээлэл багтаа. Мал сүрэгтэй эмчилэн сэргийлэх хавар намрын төлөвлөгөөт арга хэмжээг малын эмчээр хийлэгдэггүй. Өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийдэг нь эмчилэн сэргийлэх арга хэмжээг үр дүнгүй болгох гол шалтгаан болдгийг мэргэжлийн